Улсын хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Эрдэнэчимэг улсын хурлын гишүүн Уян Годон Туянаар өнөөдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хар хорин захын үйл ажиллагаатай танилцаж түрээслэгчтэй уулзсан юм а. 1993 оноос эхлэн ажиллаж ихсэн энэ захад өнөөдрийн байдлаар 2000 гаруй түрээслэгчид байна. Үүнээс талан буюу 1000 орчим түрээслэгчид гадаа талбайд сарын 200 мянган төгрөгийн түрээстэйгээр арилжаа намаа хийж байна. Өөрөөр хэлбэл түрээслэгчид лангууны талбай хэмжээнээс шалтгаалan өдөрт 1500-аас 3000 төгрөг төлдөг гэсэн юм а. Одоо танд хэдэн түрээслэж байна? Өвчин одоо 10 хэдэн жил болж шүү. 10 хэдэн жилээ. Тий. За. Та ер нь эмчийн үзлэг энэ төр хамрагддаг уу? Одоо ер нь зав гардаг уу? Одоо өвдө зав юм даа очиж шүү. Бүхэн юм тэдрэлж шүү. 10 хэдэн жил байхдаа дандаа гадаа байгаа яа тий. Ер нь гадаад байгаа. Тий гадаа л байдаг юм. Дотгошоо одоо орно шүү манайх орно шүү. Одоо ингээд 7 дотор юм шүү. Түрээс 6000 гэсэн. Өдрийн 6000. 6000 гэдэг чинь хэдөө сарда 180 мянга тий. Тийм байна. Тэгээд шүмлэг мөнгө олж чадчихна. Яах өдөрт нэг 5 маа уяад олдог шүү. Тийм үү. Муу шүү. Энэ хоёр барилга барьсан болохоор. Чи айгүй муу шүү. Тийм үү. Ингээд явж лээ. Нэг ингээд хичнээн өрөөр зах уу? Нэг гарахт нэг 1500 нэг 2000 лаад шүү. Заримдаа олддог мó тэр ховор. Нийт хичнээн эмч хэрэг бах уу? Энэ одоо нэг 15 төгрөг. 15. Өдөр адилхан 6 өдрийн 6 тий. За баярлалаа. Нийт түрээслэгчдийн 80-90 гаруй хувийг эмэгтэйчүүд тэр дундаа өрх толгоос эмэгтэйчүүд эзэлтгэ. Хар хорин зах дээр 8 хэдэг иргэдийн дийлэнх нь 5-6 жил цаашлаад 10 гаруй жилийн турш өвлийн хүтэн зуны халуун нэгүл ажрам. Амьдралаа залгуулахын тулд гадаа ил задгаа талбайд худалдаа хийсээр ирснийг түрээслэгчид хэлж байна. Харин хүнсний бүтээгдэхүүн зардаг түрээслэгчдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулж өнгөрсөн 11-р сард 2 ч байрыг ашиглалтанд оруулжээ. Эндхийн түрээс сарын 500 мянган төгрөг. Ил задгаа талбайд худалдаа хийдэг иргэдийг бодвол харьцангуй сэтгэл хангалуун байдгаа түрээслэгчид улсын хурлын гишүүдэд хэлж байгаа юм. Түрээслэгч нарын маань ажлын байрыг сайжруулах зорилтын дагуу 2 байшин баригдаад одоо 3 дахь байшин маань зургийн шатандаа явж байна. Энэ хүмүүс түрээслэгч нарынхаа бидний эрх ашигыг хамгаалахын тулд хамгийн анхны үйлдвэрчний эвлэлтэд захаар манайх шалгарч ирсэн. Тэгээд энэ түрээслэгчний үйлдвэрчний эвлэлтэйг бол байнгын харьцаатай ажиллагаа. Манайх хамгийн бага түрээс бол гадаа байж байгаа нэг лангуу бол 1500-аас 2000. Тэгээд өөрсдийнх нь бараа төрлөөс хамаарат өнөө өсөж явж байгаа. Битүү захад орсноор болоод энэ хүмүүсийн ажлын байр нь сайжруулалт хийсэн. Энэ хүмүүс гадаа зогсож байсан хүмүүс маань бүгд шилжиж орсон байгаа. Хар хорин зах хэдийгээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хариалагддаг ч энд ажилладаг иргэдийн 80 орчим хувь сонгонд хархан дүүргийн иргэд байдаг. Хуваараа 8 хэдэг иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгал төлдөггүй. Эрүүл мэндийн даатгалыг өвдөд заашгүй тохиолдолд гаруудал төлдөгөө. Харин нийгмийн даатгалын тухайд зарим нь сайн дурын даатгалд хамрагддаг гэлээ. Нийт би 19 жил ажиллаж байна. Зах дээр ирээд. Тэгээ 19 жил ингээд яг л гадаад зогсож байгаа. Тэгэхээр одоо энэ захын стандарт жишээлбэл юм битүү болгох тэр чиглэлээр ярих юм байна уу? Бидний гол нь санаа зовоод бид нар ч одоо 19 жил ажиллах чинь мэдээж эмэгтэй хүний биеийнхаа мууд штэ. Тэгэл нүүр ам үрчих гэл янз янзын асуудал байгаа. Тэгээд эрүүл мэндийн асуудал дээр бид нар бол аяг хохирж байгаа. Тэр бол яг үнэн байгаа. Бүх энэ ажиллаж байгаа. Тэгээд бид нар бол битүү зах хэлэх сайхан байна. Гэж л бодож байна. Одоо ерөнхийдөө ингээд нэг хүн чинь улсаас нэг сая 320 мянган төгрөг гэлээ. Нэмэлт төвтөг тийм зардалтай төсөв гардаг юм байна л да. Тэр нь ерөнхийдөө миний хувьд болохоор айгүй асуудал их гардаг аахгүй. Би 6-7 жил ингээд манай нөхөр ингээд эмнэлгээр явж байхад тэр нь жил болохынхаа өмнө дуусчдаг. Тэгэхээр одоо би очиж хувьасаа өөрөөсөө ч юм уу те төлөх тийм боломж тийм хувь тогтолцоо гарууд их зүгээр байгаа тийм те. Янз бүр. Тэтгэврийн нөхөн тооцох 10 жилийн нөхөн тооцох нэг хууль байгаа шүү дээ тийм ээ нийгмийн дат. Тэрийг ерөөсөө хүмүүс мэдэхгүй байна. Ерөөсөө мэдэхгүй. Тэгэхээр тэр талаар бид нар энэ хүмүүс хэлж өгөх юм бол энэ хүмүүс бол дандаа яг тэр хуульд хамрагдах хэрэгтэй хүмүүс байгаа байхгүй юу? Ганцхан 8-нд явцсан гадаа зогссон. Тэрийг мэдгүй тийм үү нэрэ тэр чинь харин нэг сонссон ойлгоогүй гэхээр бас тэр хууль сурталчлах ажлуудыг яг энэ ийм газруудаар бас хиймээр л юм байна. Энэ зах дээр бүх зүйл эзэнтэй түрээс их байдаг. Хоногийн хоолой залгуулах, лангуу бараагаа хадгалах, агуулгах, хичээ зөөдөг тэрэг дугуйч бүх төлбөртэй. Тэрч бүхэл нийт эзэмшлийн 0 орохтой хүртэл түрээслэгчид нэг удаадаа 150 төгрөг төлдөг байна. Гадаа хөдөнд өглөөний 10 цагаас өдшийн бүрэг хүртэл зогсохдоо дарах эрхэнд халуунцын аарцуудаа. Ингээд бодохоор өдөрт доод талын 3 удаа 0 орох хэрэг гарна гэж бодоход зөвхөн үүнд 500 төгрөг зарцуулдаг байна.
Эднэрт бол байшин бариад энэ бүх төрөлсөлөгчдийг оруулах боломж бол байгаа л гэж бид нар харж байна. Ер нь бол энэ газрыг эзэмснээр бас нэлээд завхууд маань нэлээд монопол үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бид нар тэр стандартыг оруулж өгөх юм бол гадаа зогссон гэдэг нь нэгдүгээр барааны чанарт нөлөөлнө, хоёрдугаар нөгөө 8-ачдын маань эрүүл мэндийн асуудал бол үнэхээр хүнд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол ерөөсөө энэ захуудын стандартыг дандаа битүү захтай дулаантай байх ёстой гэдэг л тийм стандартыг оруулж өгөх нь чухал байх гэж хараад байна. Тэгэхээр бид нар ер нь түрээсээ тухай хууль гэж гаргах ёстой. Түрээсээ холбоо байгуулад түрээсээр амьдарч байгаа бүх хүмүүсийг энэ холбоонд нэгтгээд энийг хууль олохын төлөө эрх ашиг нь хамгаалахын төлөө тэмцэж байгаа. Хуулиар юу зохицуулах нь нэгдүгээр дураараа үнэ нэмхийг болох хэрэгтэй. Хоёрдугаарт бэлэн мөнгө тушаахыг болох хэрэгтэй. Дансаар харьцах хэрэгтэй. Ингэх юм бол маш том далд эдийн засаг ил болох юм байна. За дээрэс нь юмны үнэ нэмэхдээ үндэслэлтэй тодорхой хугацаатай нэмэх хэрэгтэй. Түрээслүүлэгчийг ажлын байр олгогч гэж тооцож тэднийхээ эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг төлдөг. Дээрэс нь одоо ажлын нөхцөл олцоогоор хангадаг ийм одоо асуудлуудыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа.